Ганагийн сүгт давтай морил. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэйч хүмүүсийн дунд ам дамжин яригддаг хууч ширэтүүдийн бөгөөд таны амралт чөлөөцөгт зэрвэлсэн билээ. Би одоо 20 настай эмэгтэй оюутан. Бараг л бага ангиасаа эхлээд сүнсэн даруулдаг байсан гэхэд хэлцдэхгүй. Намайг 13, 14-тэй байхад манайх оршуулган газартай их ойрхон газар хашаа хатгаж амьдарч гэлсэн юм. Гэвч миний хувьд яг энэ үеэс жинхэнэ хардарсан зүуд шиг амьдрал хэлсэн юм да. Оршуулган газартай ойрхон болохоор 9 бусын сонио хажиргалтай зүйлсийг харагдана. Тэгэхэд би дөнгөж 7 дугаар ангийн жаах охин байлаа. Нэг өдөр хичээлээ дараад гэрэлүүгээ эгнээ дамжин алхаж явтал нар жаргах төгч гисэн байна. Гэний тарда хүний хөлийн чимээ сонсогдохоор нь би дотроо өшгөтэй хантай амар юм гэж бодоо тайваалгаж байл. Нар ерөн л шингч гисэн бүрэнхээ болж байхад би ажуухан алхасаар л байл. Гэтэл манай гэр ойрдох тусам артива хүний алхааны хурд улам бүр ширүүсэж игэлснийг би тэрхэн үед л анзаарсан. Дотор сонирхол яг хашаар гоорхын алдад артива хүн бараг л гүүж байгаа юм шиг надад маш ойрхон ирсэн чихэн тодхон сонсогдсон. Би ч сандарсандаа хашаар уураад шууд гэрэлүүгээ гүгэд орчихсон. Хашаанд ормогц өнөөх хүний хөлийн чимээг нь тасарчихсан л та. Жаахан хүүхэд байсан болохоор нэлээд сандарсанж гэрт ороход хинж байсангүй харин гэрэл асаалттай байв. Удалгүй ээж гаднаас орж ирээд миний охин яасан урдан гүйж орж ирж байгаа юм. Нохонд өгсөн юм уу гэж асуухт нь би нохоо байсан бол хамаагүй амар байхгүй юу гэж бодсон ч ээжээс ээж та хаана байсан намайг гэрлүү гүйж орж ирэхийг яаж мэдсэн гэж асуусан. Ээж 0-д байсан юм шүү тэл гэлээ. Манай 0 хашааны зүүн урд урагшаа харсан байрлалтай. Харин гэр баруун хойно байдаг байсан болохоор 0-оос хашааны цаадах хүн машин дэргэд бүх зүйл өөрөөр хэлбэл намайг алхаж явах үед бүрэн харах боломжтой байж. Би ээж та сайн намайг харсан уу? Миний араас хүн дагаад байсан штэ гэсэн чи ээж юу яриад байгаа юм? Чи ганцаараа хурдан алхаж явсан хашаа руу ороод шууд л гүгэд гэртээ орсон штэ гэсэн. Би ээж гайхаж саяны болсон явдлыг ээжэд бүгдийг хэлдэг ч юм уу гэж бодсноо. Зөөц дими мэрж загнуулна гэд дүг өнгөрсөн. Оройн орондоо орж хөвтлээ. Би гэрийн баруун талын модон орон дээр унддаг. Аав ээж хоёр болохоор хойморт унддаг байсан юм. Тэр шөнө би яг л орой гэрлүүгээ харж явсан үйл явцаа кино үзэж байгаа юм шиг хажуунаас нь харж зүудэлсэн. Тэр дагаж байсан зүйлийг биш, яг өөрийгөө хажуунаас нь хараад эсэрхэлдэ. Тэгээд тэр зүудийг шөндөө бараг 3-4 удаа давтаж зүудлээ цэрсэн. Өглөөс ирэхэд шүнжин гүйч гисэн юм шиг хамаг би хөлөрчихсөн байхыг хараад их гайхсан да. Өдөр нь хичээлдээ явахдаа орой тараад яаж ирэндэ гэж бодохоос л айдас төрж байв. Гай газар дороос хэгчээр яг тэр өдөр би ангийн жижүүрээр таарчдаг байгаа. Жижүүр хийж дуусгаад сургуулиас гарахад аль хэдийн нар жаргаж байл. Манай сургууль гэр хоёр нилээн зайтай. Манайх игнээнийхээ нилээд сүүлд байдаг айл. Годомчны нэг игнээнд 20 айл байдгаас манайх 16 дахь хашаа. Тэр үед манайх яагаад ихний 5 хашааны нэг байж болоогүй бол тоо гэж их л бодож байлаа. Ингээд годомж руу ороод нөгөө зүйл дахиад гараад ирвэл яах вэ гэж хайсаар нүдэндээ нулимстай алхаж байтал 10 дахь хашааны хажуугаар өнгөрөхөд өнөөх хөлийн чимээ дахиад л сонсогдож гэлсэн. За одоо ингээд өнгөрчтэй гэж бодоод айж байтал ашгүй өөдөөс нэг машин ирж яв харагдсан. Гэрэл харсан хүн чинь баярлсан дааж гихүү зөрөг орсон ч юм уу хар хурдаараа гүйгээд хашааргаа орсон. Өнөөх зүйл машины гэрэл гараад ирэхэд сонсогдохоо болчт юм билээ. Гэртээ орж ирэхэд гэр харанхуй байсан. Ээж эмнэлгийн дугойч болохоор 24 цаг гараад 24 амраадаг ээлжтэй байсан болохоор тэр өдөр ажилдаа тарж илдэ. Би аавыг ирэхийг хүлээж хэвтэж байтал нэг мэдхэд ундчихж. Шүн харин хүн ч юм уу хүүхэд ч юм уу ирэмн мэддэхгүй нэг зүйл зүудэнд минийрээ эл үйлээд байсан. Би түүнийг аргадаад ч байгаа мó яагаад ч байгаа бүү мэд байсаар өглөө ээж ирж миний охин босороо гихтэн л сэрсэн. Би босоод хувцас өмсөж нүүр гараа угаагаад сууж байтал аав гаднаас нэг лам дагуулад ороод ирв. Манай хурдан галаа тахиулна гэж ярьж байсан тэр байж л дээ. Гал дахих үйл явц дуусны дараа өнөөх лам над руу нэг харснаа наашир гэсэн. Би ч урд нь очиж зуутал ээж миний төрсөн жил сарыг хэлж өглөө. Лам ах ирэхээ хэд эргүүлж үзэж байснаа.
Миний охин шөнө оройн зөөр бити үсээ задгаа тавьж бай. Эмэг зүйлтгүү бити явж бай гэсэн. Тэр үед би өөрийгөө дандаа эмэггүй явдгаа бас ус маань тайрмал болохоор сүртэй боодгүй байснаа гинт ойлгосон. Юу сонсож, юу мэдэрч зүүдэлсний хэлхүү яах уу гэж бодоод сууж байтал лам ах өөдөөс орсноо. Ах нь бүгдийг мэдж байна гэдэг байгаа. Би дотроо хөөх нэрээ мэдээд байгаа юм байх та гэж гайхаж суутал. Сүнс сүлтий чинь дуудна гэд ном уншиж миний бүсэнд өнгөнгийн будаа чулуу хийж өгöd бас хамгаалт гээд улаан утас хүзүүнд зүүж өглөө. Тэгээд хэрвээ гээгдчихвэл бити хайгаарай гэж захив. Бодолгүй аава лам ахтай хэдүүг солихор болоод намайг чи ихчинд орж буй гэхээр нь дуртай дургу гарсан. Манай хашаанд нагц ихчих маань бас байдаг байсан. Намайг гарсны дараа лам ах аав ээж хоёрт ингэж хэлсэн гинэ. Охинд чинь төрлөө болоогүй ихийн сүнс өөрийнхөө охиныг байна гэж андуураад авч явах гэж байсан байна. Зүүдэнд нь хүртэл орж ирж хөөрхий. Хэрвээ 3 туудагаа эм зүйл тохиолдсон бол аргалахад нилээд их хугацаа хүч шаардах хэвэж. Охины өрөө өдөрч бити ганцаараа гин явал хүний ганц охин байх юм байна. Та хоёр хүүгээ алдсан ч дахиж олон хүүгүүдтэй болноо. Бити санаа зов гэж аав ээж хоёрын минь ярихад хамгийн хэцүү сэдвийг хөндсөн байж л дээ. Ээж минь хүртэл үнийг сонсоод маш их хуйлсан гэсэн. Миний дээр нэг ах байсан бөгөөд багадаа өөд болчихсон байна л да. Нэрээч тэр лам ахын хэлсэн үг бүгд үнэн болж би удалгүй 3 эрэгтэй дүүтэй болж ээж маань дархан бэр болсон доо. Илүү болон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Сайн байна уу? Би танаа сүгийн байнгын сонсогч байна. Одоо би 20 настай. Энэ явдал намайг 17 тавхад тохиолдсон юм. Би 9 дугаар ангид төгсөөд ээж ахыгаа шахалтаар хөдөө гарлаа. Хөдөө гараад жил гаруй болсны дараа энэ явдал болсон юм л да. Манайх их олон малтай хийшингийн хөндийг их газар нутгалдаг байв. Манай нагацх бөөхөн баг. Байнга л сахиусаа залаад удмын балчрууд бидэнд засал хийж өгдөг байлаа. Тэр зүүн ахынх хийшингийн хөндийн наах нь цэгээ нуургих тойрмын хойхон дууссан юм. Цагаан шавартай болохоор бороо орохоор тогтоол ус нь яг л сүүтэй цаашиг цагаан болчихдог учраас цэгээ нуур гэдэг байсан. Тэнд буугаад ах маань сахиусаа залж гэрээс баруун зүгт орой бүрий тасраснаас хойш зүглэх хэрэггүй шүү. Тэхэн үед олон лам нарыг цаг бусаар хөнөөсөн газар юм байна. Шөнө оройн цагаар лам нарын сүнс нь бурхад шашны эд зүйлсээ хамгаалan босч ирдэг бололтой гэж хэлдэг юм да. Хүүхдүүд үдэж заа гэд тэр үедээ тэр зүг рүү огт зүглэхгүй байл. Ер нь өдрийн цагаар хонь малд явах үедэж эргэн тойронд нь ширэлж ургалсан, хагарсан тогоо зулын цогц зэрэг зүйлс тааралддаг. Их л эвгүй өндий харагддаг байл. Ингэсээр намар цаг боллоо. Манай хөргөө ах хаяа баалгачдаг хүн. Тэр үед архиа уугаад хэд өдрөөр хаалга болчихж. Ингээд жирэмсэн ихч бит хоёр л гэртээ үлдлээ. Тийм л нэгэн орой хонь маань хотолдгүй. Би өдөржингөө эмнэг морьтой явсаар орой 10 цагийн үед гэртээ ирэхэд ихч хонь отлоогүй байна гэсэн. Би ч өдөржингөө яваад ядарчихсан байсан болохоор хөргөө ахын шинэ мотоциклийг унаад хонь хуурахаар гарлаа. Шөнө өрөөсөн ч хөвчөө зүүцэн хоошаал гарсан байх таа гэд хойд удагж иглээд шинэ мотоциклийнхаа аагинд 97-8 км/цаг хурдтай тавьж байлаа. Хөөх хэцууж гарахгүй шин төмөр юм бицтэй гэж дотроо бодож тавьгсаар хонь оожолсонгүй. Хэсэг хайж яваад буцаад харж явтал зам дээр ямарч бийгүй часуулан хоёр нүд гинэтхэн гараад ирдэг юм. Би ч төв замаар мотоциклийнхаа хазыг тултал өгөөд явж байсан хүн чинь огцом торомслоход мотоцикл бүгсээ хаяад шарваад тэр үед нь л би ухаарсан. Хаазаа тултал гიშгээд тавьж явсан би зам дээр улаан зулга торомслоод хурдны мийл нь бууж амжиг багт буцаж тавьсан. Яаж гэрийнхээ гадаа ирснээ, яаж орсноо ч сандгүй. Нэг л мэдхэд гэртээ орчихсон. Нулимс асгараад хар хөлс цутгаж хамаг би дагжин чичирч байл. Игч гинэт яава гэхдээ би хараа гэж хоноо олсонгүй харин сүнс арчлаа гэж хэлээд шууд ухаалтад унсан гэсэн. Игч сандрахта ээжийн дүү бүү нах зах руу залгаад ах их нэртэйгээ бас манай хоёр үеэл адуутайгаа оторт ирсэн ах гэд бүгдээр нэг прусор машинтай тавьхэд ирж. Намайг арцгүйж яруудаад хаан юм алив явъя гэд машиндаа суулга авч явж шүнжээ хайгаад хоньо олсонгүй үүр цайхаалттал сая нэг боллоо. Буцаж явахдаа миний явж байсан замын хартал бараг километр газар тоормсны мөр гарч газар ухсан байсан. Ах уулгаалтад
Чи ингэж шарваж хаад унахгүй яаж тогтсон бэ гэхэд нь би юу хэлэхээ мэдээгүй л дээ. Тэгээд үүрээр унтах гээд хажуудаа хазаар яргаа модон ташуур тавьж толгой дээрээ давс цацаад унтсан та. Маргаашнаас нэглээд би бүтэн 3 өдөр халуурч өвдсөн. Ах ч үйл хийхээр боллоо. Эхний удаа гэрийн баруун хойд толгой дээр гарч бөөлөөд орой тэндээ үйл хийсэн. Бүтэн хойноор үйл хийхдээ газар луу саргадна гэд шүүс харгууллаа. Оройхон нар буухалтад нөгөө газараа чахдаг татаад тэндээ бөөндөө сууж үйл хийсэн. Буцахтаа толгой дээрээс хүн бүр барим чулуу аваарай гэсний дагуу бид чулуугаа авч шөнө ахын дахин үйл хийсэн л дээ. Ах дараа нь нуруунд дээр улаасан сэлэм тавьж сүүд усааж ариусгаад барцад арилгана гэд хэд хэд ташуурсан. Ингээд гэрт байсан бүх хүмүүст хамгаалт хийж өгöd ахиж тэр зүг рүү хамаагүй явж болохгүй. Явах шаардлага гарвал хоёулаа явж бай гэж захиадүүлээ дуусгасан юм. Бөөмөргөл гэдэг ер нь их учиртай хэлсэн зүйл нь яг таг таарч байсан шүү. Би ч маш их сүсгэлдэг болсон. Тэр үедээ засал үйл хийлгээгүй бол дараа нь юу болох байсныг ёстой чөтгөр сүнсэл мэдэх байсан бизээ. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Хэрвээ та өөр тэтгүүлсэн явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн сувг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр он цагийг нь өөрчлөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дурн хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нөгөө хонхыг дарж идэвхжүүлээрэй.